Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Шинэрэлийн тухай. The Little Mermaid-ийн remake трейлер цацагдсаны дараа дэлхийд даяараа шуугч бас олон хүмүүсийн урам хугарсан билээ. Яагаад? Учир нь Ариэлийн дүр дөнгөж тэрстэй охин тоглосон байж түүнийг Halle Bailey гэдэг бөгөөд 2000 он төрсөн 23 настай гэн. YouTube дээр Beyoncé-гийн дууг cover хийж олон танигдаж дуучин болох гараагаа эхэлсэн гэн. Disney энэ киноны аудишнд жүжиглэх авьяастай дуулах чадвартай ямар ч хүн оролцож болно гэсэн аж. Гэвч сонгогдсон жүжигчин нь шинэ олон танигдаагүй бас Ариэлтэй дэндүү адилхан биш байсанд хүмүүсийн урам нь хугарсан гэн. Хүмүүсийн хэлж байгаагаар хайр санганы асуудалтай биш. Black Panther-т цагаан арьстай хүн тоглуулсан бол комик дээрх төсөөллөөс тэс өөр шүү дээ. Бага наснасаа үжиж өссөн Ариэлийг хүүхэд насныхын төсөөллөөс тэс өөрөөр ремейк хийсэнд хүмүүсийн урам хугарсан гэн. Миний хувьд ч гэсэн үжигслэнгоо ба арадан шиг хүүхэд насныхаа төсөөлөл шиг ремейк үзэж чадахгүй жоохон харамсалтай л байна. Харин таны хувьд юу гэж бодож байна да?